Таны ирээдүй бидний бахархал. Ситидэд сургууль нь анх 1998 онд Монголжинго коллеж нэртэгээр байгуулагдсан бөгөөд үйлчилгээний менежмент, гооцлын технологи, хувцас дизайн гэсэн 3 мэргэжлэр 60 оюутан үндсэн 5 багш ажлагчдтайгаар үйл ажиллагаагаа хийсэн. 2010-2011 онд боловсрол соёл шинжилгээ ухааны яамны сайдын тушаалаар оюу цог коллеж манай сургуультай нэгдсэн. Би Ситидэд сургуулийн бизнесийн факультетийн олон сургуулийн менежментийн нэгдүгээр курсын оюутан байна. Тэгээ би Ситидэд сургуулийн Монголын олон сургуулиудаас онцлог курсандаа сэтгэл маш хангалуун байдаг. Тэгээ манай Ситидэд сургуулийн бизнесийн факультетийн нэгдүгээр курсэдтэй англи хэлийг 7 хоногт 16 цаг эрчимжүүлсэн хөтөлбөрөөр сургасан. Одоо сургууль маань гадаадын Европын маш олон сургуулиудтай хамтарч ажилладаг. Тэгээ энэ сургуульд суралцах тийм бүрэн төлхөө боломжийг бас биднэрт олгож өгсөн байгаа. Тэгээ Ситидэд сургууль маань бас залуучуудтай маш их багш нар ч гэсэн ойр дотн илүү нээлттэй төлхөө харилцаж өгөхөөр бас бусад сургуулиудаас маш их давуу тавьж бас ялгарч өгдөг байгаа. Таны ирээдүй бидний бахархал. Хэрхэн үзэгчтэй бид Ситидэд сургуультай танилцж байна. Та бүхнийг Ситидэд сургуулийн төгсөгчтэй уулзуулж байна. Ингээд Ситидэд сургуулийн төгсөгч мөх соёлтой бид уулзаад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За телевиз үзэж байгаа бас бүх хүмүүстээ өдрийн мэнд хүргэе. Би яг 2009 онд Ситидэд сургуульд кинодрамын ангид ороод 2013 онд яг төгссөн. Яг яагаад Ситидэд сургуулийг сонгох болов? Тэр дундаа яагаад жүжигчний мэргэжлийг сонгох вэ? За жүжигчний мэргэжлийн хувьд гэх юм бол бүр багасаа л яг энэ мэргэжлэр сурж ажиллана гэж бол мөрөөдчихсэн. Сургууль сонгосны хувьд болохоор манай яг Ситидэд сургууль мюзиклийн жүжигчний ангитай яг одоо байсан. Тэгэхээр мюзиклийн жүжигчнэр төгссөн. Тийм. За залуу жүжигчнтэй уулзж байгаа. Тэгээд сүүлийн үед бол маш олон уран бүтээл дээр ажилласан. Яг одоогор хийж байгаа уран бүтээлүүдийн талаар үзэгчдтэй мэдээлэл өгнө. За хамгийн сүүлд гэх юм бол 6 сарын 10-нд Зангараг гээд Sky Pyramid болон Батбаатар найруулагчийн хамтын бүтээл болох акшн төрлийн одоо кино нээлттэй гээд яг дэлгэцнээ гарч байна. Дорой. Хөнгөмсгийн төрүүлж унгаж байж сүргийн хоолор нэвтрэн мөрч мөн хамтдаа гээд байгаль орчны яамны 17 ангитай бас олон ангит кино утгагүй бас дэлгэцнээ гарах гал гэж. Би өөрөө чинь бол олон ангит кино. За дээрээс нь бас сүүлийн үед гарч байгаа нэлээд олон кинонууд дээр байнга ажиллаж байгааг мэдж जैन. Тэгэхээр энэ бас мэдээж төгссөн сургуультай холбоотой ах, жүжигчний ур чадвартай холбоотой ах гэж бодож байна. Энэ талаар бас үзэгчтэй. Тэглэв яхав бас манай сургуулийн захирал байгаль могшон бас тайзны ярианы хичээл ордог байсан. Мөн бат найрамдал, бэм цогт, төмөр хуй гэх мэтчил одоо маш чадварлаг багш нар хичээл заадаг байсан учраас бас оюутнууд маань дараачийн одоо жүжигчний гараанд маш их хэрэг болж байсан. За баярлалаа үзэгчтэй. Бид Ситидэд сургуулийн төгсөгч мөх соёлтой уулзлаа. Таны цаашдын уран бүтээл өндөр амжилт хүсье. За баярлалаа. Ситидэд таны ирээдүй бидний бахархал. Sleeping now so peacefully the sun's pirate tale of manhood in its prime. You know become a star. Ситидэд таны ирээдүй бидний бахархал. Ситидэд сургуульд орох мэргэжлэр элсэл тавч байна. Архитектур, интерьер дизайны тэнхэм. Архитектур, интерьер дизайн. Аялал жуулчлал, зочид буудлын тэнхэм. Аялал жуулчлалын менежмент. Зочид буудал, ресторан, нийтийн хоол. Олон улсын харилцаа. Менежмент, нэгтлэн бодох бүртгэлийн тэнхэм. Бизнесийн удирдлага, маркетинг, нэгтлэн бодох бүртгэл. Жүжигчний тэнхэм. Кино жүжигчин, драмын жүжигчин, мюзиклийн жүжигчин. Дуулаачийн тэнхэм.
дуурийн дуулаач, эстрад дуулаач, уртын дуучин, хөгжмийн анги. Гоо сайхныг бэлтгэж бакалаврын зэрэг олгодог Монголын цорын ганц сургууль Гоо сайхны тэнхимдээ элсэлт авч байна. Хувцас дизайны тэнхим. Хувцсны дизайн, ноос ноолуурын үйлдвэрлэлийн технологич. График дизайны тэнхим. График дизайн, компьютер график дизайн, компьютер програм хангамж. Таны ирээдүйн бидний бахархал. Сайн бацхан уу. СТД сургуулийн гадаад хэлний тэнхим эрхлэгч мөн ЭМА хөтөлбөрийн зөвшөөрлөгч менежер аз жаргал байна. За манай сургууль нь 2013 оноос хойш ЭМА буюу Erasmus Mundus гэдэг хөтөлбөрийн ABS-ны гишүүн болоод түүх сургуулиар сонгогдсон. ABS-аар энэхүү хөтөлбөрийг Монголдо хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэхүү хөтөлбөр нь болохоор 2013-аас 17 оны хооронд 3 ээлжээр явагдах хөтөлбөр байгаа. Эхний 2 ээлж нь бол явагдаад дуусчихсан. Нийт Монголоос 16 оюутан тухайн Европын 7 оронд суралцах бүрэн боломжтой болсон байгаа. За энэхүү хөтөлбөр нь ямар зорилготой юм бэ гэхээр Европ, Азийн хоорондын солилцооны хөтөлбөрийг дэмжих зорилготой хөтөлбөр бөгөөд эрдэм шинжилгээ болон хамтын ажиллагаагаар дээд боловсролын чанарыг сайжруулах зорилготой юм аа. За энэ хөтөлбөрт манай сургуулиас гадна, манай одоо улсаас гадна Филиппин, Тайланд, Мьянмар, Вьетнам гэсэн орнууд байгаа. Мөн Европын орнуудаас болохоор Португал, Румын, Польш, Нидерланд, Итали, Герман гэсэн 7 улсын сургуулиудтай бүрэн 100% тэтгэлгээний солилцооны тэтгэлэг төслийг хэрэгжүүлэх боломжтой байгаа. За 3 дугаар ээлж нь болохоор 10 сарын 1-ээс 11 сарын 15-нд үргэлжлэх хугацаатай. Энд болохоор бакалавр болон магистр, докторийн дараах сургалтанд оюутан хэлбэр суралцах боломжтой байгаа. Бакалавр болон магистрийн оюутнууд ямар оюутнууд байх юм бэ гэхээр СТД сургуулийн оюутан мөн Монголын аль нэг ихтэй сургуульд суралцж байгаа оюутнууд хамгийн гол одоо шалгуур нь юу юм бэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй буюу эмзэг бүлгийн оюутнууд энэ одоо хөтөлбөрт хамрагдах боломжтой гэсэн үг. Докторийн дараах сургалтанд болохоор докторийн Монголын аль нэг ихтэй сургуульд сурч байгаа доктор болсон докторийн дараах сургалтанд суралцахыг хүсэж байгаа оюутнууд маань энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой байгаа. Таны ирээдүйн бидний